За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. За өнөөдрийн энэ дугаараар болохоор ерөнхийдөө өглөөний цайнд юу хэрэглэж болох талаар энэ хэрэглэж байгаа зүйлсийн нэрстэй танилццгаая. За би болохоор өглөөд ингээд цай уудаг байгаа. Tea, тэгээ fruits, жимснүүд, banana, kiwi, orange, lemon, apple гэсэн жимснүүд байна те. Тэгэнтэлт tea буюу цай, кофе, чандан кофе, тэгээд fruit muesli буюу жимстэй мюсли, тэгээд тэнд сода байна. За цайндаа болохоор зүгэн бол хийдэг байгаа. Хааны. Хамгийн гоё үг хааны гэдэг үг тий. Нэгээ дуутахдаа бас хааны гэж дууддаг. За энэ fruit muesli болохоор миний дуртай хүнс байгаа. Энэ хажуу талд нь манай хүүхдүүд иддэг өглөөний цай буюу cereal юм. Энд дээр сүү хийгээд идчихнэ. Жохон дэвтэж агаад. Энэ болохоор marshmallow буюу хөөсөн чихэр. За тэр шоколад байна. Чоко энэ сүүнд хийж уудаг. Энэ чоко дээр сүүнд дээр энэ чоколад хийнгүүтээ дээрээс нь энэ маршмеллоогоо хийгээд уучдаг. А энэ комбуча байна. Комбуча болохоор нэг төрлийн мөөгнөөс гаргаж авсан антиоксидант уух юм байгаа. За тэрний дараа цай байна, талах байна, бред тэгээд жам буюу бариан байна. Бидний өглөө олгон иддэг. За энэ пребиотик, пробиотик буюу хүүхдийн өдөрт нэг удаа уудаг уух юмнууд байна. За энэ дээр болохоор peanut butter энэ кремиг ин авдаг. Крем нь болохоор дотроо зайчлагдах юм байхгүй. Итгэхэд ивтэйхэн байдаг тийм ээ. Газрын самрын нуухш гэж монголоор орчуулах баг. За энэ цөцгийн бас буюу butter байна, egg, өндөг байна, чансан өндөг гэхээр boiled egg, хуурс өндөг гэвэл fried egg, тэгээд хутгсан өндөг гэвэл scrambled egg гэд ингээд олон янзаар хэлж болох нь. Тэгээд cheese буюу бяцлаг байна. За ингээд йогурт. Грек йогурт энэ тийм ээ. Йогуртын дотор айгүй олон янз байгаа. За curd буюу хатаасан аар бол байна. За энэ ингээд манай хүүхдүүдийн дуртай өнхрөөш байна. Өнхрөөшийг болохоор cookie гэж нэрлэх бах тий. За тэгээд ингээд салат хийх юмнууд байна. Салатанд юу орох вэ гэхтээ помидор, өгөрцөө, навч гэд ингээд юмнууд ордог тий. Тэгээд самар, амтлагчнууд. Помидор гэдгийг tomato, өгөрцөө гэдгийг нэрийг марчлаа бодонгуудаа хэлье. За ингээд талхнууд байна. Цагаан хаар талах, янз бүрийн талхнууд тий. Bread гэж нэрлэнэ. Хаар талхын нь болохоор wheat bread гэж нэрлэдэг байгаа. Тэг жимстэй болох юм бол fruity wheat bread гэдэг юм уу тий. За ингээд үзэмний шүүс. Үзэмний шүүс болохоор raisin juice гэд бас бийцэн тийм ээ. Зөөхий байна. Зөөхийг болохоор sour cream гэж нэрлэдэг. За ингээд амны зугаа олгож иддэг снэк буюу самар байна. Энэ болохоор цөмцөн хуршхны самар. Хуршхан гэдэг нэг компани байдаг Монгол, тэрний самар итгэхэд амар ингээ гадагшаас авч явдаг pine nuts гэж нэрлэлт юм байна. За ингээ шоколад байна. Choco. Chocolate тий. За энэ дээр болохоор ингээд lactose free milk буюу сүүний харшилтай гидсэн өвддөг янз бүрийн хүмүүс зориулсан almond milk, lactose free milk гэдэг ингээд сүүнүүд байдаг. Эднэр нь болохоор кальцтай. Тэгсэн хэрнээ нөгөө нэг жирийн сүүнээс зарим юмнуудын хүнд харшил өгöd идэг юмнуудыг авцсан гэсэн үг. За энэ дараачих нь болохоор зүгээр энгийн сүү байна. За ингээ манайх болохоор өглөөний цайндаа иймэрхүү бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байх нь. Өглөөний цайны бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нэрлээ сурчих юм бол дараа нь та өглөөний цай зочд буудалд идэх юм уу? Альсвал энэ тэнд очиж хүнс худалдаж авахтаа өөрийн гэсэн хэрэгэлдэг үгнүүдтэй болчихно гэсэн үг. За энэ үгнүүдийг бүгдийг нь сайхан комент хэсэгт би нэрсийг нь оруулчихна. Тэгээ та бүхэн өөрийн санал сэтгэлийг